Hey, what's up, Kairos? Welcome back. Шинэ бичлэгээр уулзж байгаа та байна. Нөхөө бичлэгэн дээр хэдүүлээ. Ямар нэгэн дуун дээр реакшн хийхгүй. Хүний бичсэн ревюг уншаад тэгээд тэн дээр санал сэтгэлээ хуваалцгаална. Тэгээд 3-4 өдрийн өмнө, магадгүй 5 өдрийн өмнө би Facebook дээр нэг Kairos Plus гэсэн шинэ групп нээсэн. Тэр групп дотор ерөнхийдөө текстээр ревю хийдэг, цомог дээр ревю хийдэг, артистээр нь ревю хийдэг, дууны талаар ерөнхийдөө санал сэтгэлдээ хуваалцдаг. Хүмүүсийг цуглуулсан тийм Facebook group нэгдсэн байгаа. Хүсвэл та нар орж болно. Kairos Plus гэдэг Facebook дээр байгаа. Тэн дээр бол нэлээд хэдэн хүмүүс өөрсдийнхөө байдлаар ревюнуудыг бол текстээр бичсэн байгаа. Тэгээд тэрийг та нарт уншиж сонирхуулж бас өөрийнхөө сэтгэлийг хуваалцгаална. Тэрнээс гадна бас Spotify дээр би өөрийнхөө аккаунтыг бас тегцтэй болгоод өөрийнхөө сонсдог дуртай дуунуудаа Монгол гадаад тэгээд ингээд юугаар нь мүүдээр нь ялгаад ингээд ятсан байгаа. Хуваацсан байгаа. Хэрвээ хүсэж байвал Spotify ашигладаг бол ороод дуунуудыг нь миний плейлистээр танилцаад хүсвэл тэгээд дагж болно. Тэгээд линкэнд доор байгаа. Зочлоорой. Тэгээд бичлэг рүү орцгоё. God damn, you know who I am. За хамгийн ихний ревю бол iPod дээр хийсэн ревю байгаа. Та нар миний бичлэгийг үздэг, идэвхтэй үздэг хүмүүс бол ер нь мэдэх бах. Унтамхай философч гэдэг нэрээр ерөнхийдөө нэлээд алдарсан. Текстээр нэлээд ревю хийдэг. Ерөнхийдөө дандаа үг талаас нь артистуудыг хардаг. Үгэн дээр ингэсэн байна. Нэлээд гүн шинжилгээ судалгаа хийдэг. Судалгаач байх. Нэлээд ухаж төнхөж үздэг. Үг талаас нь нэлээд ухаж төнхөж үздэг тийм сонсогч байгаа. Тэрний бичсэн Wonderboy-гийн iPod-ээр бичсэн ревю байна. Тэгээд тэрийг бол та нар бүхтэй хуваалцахад бэлэн болсон байна. Тэгээд надаа ревю нь эхлэхдээ л сонирхол шууд татсан. Android Star гэсэн гарчигтайгаар орсон. Тэгээд яагаад гэсэн бэ гэхээр ерөнхийдөө бичвэрийн эхнээс шууд юу гэх сонирхол татаж эхэлсэн гэх юм уу. Тэгээд ямар ч сэтлээ уншия тийм үү. Би дуустал уншааг байгаа. За Android Star яагаад юм алдартай хүнийг Android гэж байгаа вэ гэж гайхаж байгаа л үстэй. Шалтгаан нь түүний дуу бүгд гоё гэж үнэлдэгч түүний үг бичих чадварыг нь дийлэнхэн дутуу үнэлдэг. Яагаад дутуу үнэлдэг вэ гэхээр дууныхаа утгыг битүү үлдээчихдэг болохоор үг болон ойлгодог хүмүүс ч ойлгоход дэндүү төвхтэй байдаг. Ухаж бодож байл чүү амөртүүдийг нь ойлгодог гинэ. За жишээ нь цалин нэмэгдгийн хэрээр би хон хэрэг. Яа энэ нөгөө заман гэдэг дууны хэсэг байна. Энэ дэр би бас нөгөө толгойр гэдсэн шүү дээ. Яг юу гэж байгаа юм бол гэд бичлэг үзсэн хүмүүс мэдж байгаа хта. Тэгээ энэ дэр болохоор мань хүн болохоор гэдэг үг нь шууд харахтаа утгагүй мэт боловч дууга хийж мөнгө олох тусмаа дуулна гэдэг санааг илэрхийлж байгаа. За би болохоор илүү зүгээр тийм Монгол ардын үг талаас нь бодоод авах шиг байсан л та. Ерөнхийдөө тий. За окей. За тэгээд хангалттай зэвсэг би шалдан микл ганцаараа энэ мөрт нь микэ бариад үглэхэд надад хангалттай скил би мик өөрийгөө хамгаалж чадахгүй гэсэн утга. Окей. Яг эхний хэсэгтээ нь санал нэг байна. Богийн үг бичих чадвар нөгөө юу гэдэгчээ. Хангалттай од болцсон хэрнээ үг бичих чадварыг нь хүмүүс их хайрын дуунуудаар нь үнэлээд наа чи нэг рэп хийдгүү ингээд хайрын дуудуулаа яваад байдаг ингээд гэдэг нэг хэсэг байгаа тийм үү. Тэгээд тэрнтэй бол яг нэг хэсэг нь бол санал нэгдэж байна. Хоёр дахь дээр бол жишээ татсан панчлайнууд нь болохоор надаа жоохон буруу панчлайн сонгоцсон юм шиг санагдлаа. Цалин нэмэгдэхээр хон хэрэг. За яг энэ болчихлоо. Хоёр дахь нь бол за окей. За гих мэтчлэн Эбо маш өвөрмөц битүү утгатай панчлайнуудыг шидэж чаддаг. Оппозитын инэрл ийм битүү утгатай байх байсан гинэ. Окей. Тимдэж тэр Wonderboy ойлгодог бөгөөд бүүгээс гаргасан хуурцаг хипхоп контент Wonderboy-гоос өөр панчлайн хэлдэг рэпер ховор болсон гэдэг. Окей, санжин. Би жүнтэй ерөнхийдөө санал нэг байгаа. Мөн Эбо wordplay үнэхээр чадварлаг сайн ашигладаг гинэ. За жишээг нь үзье л да. Насан баяр хийсээр түмэн баяр би болно. Алтар цаас гэдэг дууны хэсэг байна тийм үү? Нэг утх нь уртудаа наслана. Нөгөө нэг нь амьдрах тусмаа, нас ахих тусмаа би жаргалтай болно. Мөн түмэн баяр гэдэг зохиолч шиг сайн чадварлаг болно. Окей. Түмэн баяр гэдэг зохиолч байдгийг бол мэдэхгүй байна. Тий. Би энийг хамгийн анх сонсчод яасан бэ гэхлээр амар сонин ойлгож байсан заяа. Насан баяр хийсээр би түмэн баяр болно гэдгийг би анх сонсохдоо үг нь хараагүй байсан. Ер нь анх сонсохдоо
Насан баяр хэссээр би Түмэн баяр болно гэж сонссон аахгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол насан баяр гэдэг чинь төрсөн өдөр. Тэгээд төрсөн өдрүүд хэснэ гэдэг чинь ерөнхийдөө нэг төрлийн халтураа хэлж байгаа. Тэгээд баяжчих юм болов уу гэж ойлгож ирсэн. Тэгээд дараа нь сонссон чи яг хийсээр л байсан юм байлээ л дээ. Яг нас агих тусмаа гэдэг утгаар. Окей, энэ гоё задрага байна. За тэгээд нөхцөл төдөөш нүүр хагардаг байж толгойд цогтөг юм штэ. Нэг утга нь зааж да нөхцөл төзөөж хагардаг байж толгойд цогтөг юм штэ. Нөхцөл төзөөж чи ямар дуйл? Би ярихдаа ч хүртэл flow-тай gang гэдэг л арих нь мөрнө. За нэг утга нь өөртөө ихтэй байж тэргүүлэн, нөгөө утга нь толгоогоо зөвхүүлэн хагалуулан байж дараа нь толгой цохих хагалдаг болно. За sorry энэ хэсгийг л өстой ойлгосонгүй. За усан болд байсан ч урдаас минь холд бүхсэн дээрээ хөх толб. Энэ бас замын хэсэг байна тийм үү? Эхний утга нь бол энэ хоёр мөрт нь огт хамааралгүй бөгөөд бүхсэн дээр хөх толб. Монгол хүний хөх толб. Окей. Хоёр дахь усан болд байсан ч урдаас минь холдохгүй бол өшөглөөд өгзгийч хөхрүүлнэ гэдэг санаа. Окей. Энэ бас гоё задрага байна. Энийг бол гэхдээ яг тэгж л ойлгосон л та би. Мөн Wandabo хамтлагийн гишүүн Wanda номер 1 дуун дээр оргил дээр ганцаардаж байна уу? Эбо андаа хамт суй гэдэг нь Эбог өөрөөсөө илүү гэж хүндэлсэн мөр байсан болов гинэ. Мэдхгүй. Энийг Wanda-гээс л асуух та тий. Миний хувьд бол зүгээр Wandabo номер 1 гэдгийг delivery-ийн зүгээр үгийнхаа холболтон дээр тааруулах ч юм уу илүү тийм fancy хэлхийн тулд Эбо андаа хамт суй гэсэн болов гэж ойлгосон ш тухай үед. Тэгэд мөн дийсэлцэд амтсан Wolfism-ч chat song 10 асуултад хүндэлдэг артистийнхаа тоонд Эбог оруулсан. Окей. Тэрийг бол мэдээгүй юм байна. Мөн Эбо холболтыг ч гайхалтай хийж чаддаг. Алив яаралтай тусламж арилж араах нь удаа. Nice. Энэ бол гоё байна. Гоё жишээ татсан байна. Алив яаралтай тусламж арилж араах нь удаа. Гэх мэтээр холбдог. Энэ нь ягаад холболт талаарх ревю дээр маргааш what the fuck юу болчих вэ? Энэ нь яагаад холболт талаарх ревю маргааш Rhyme гэж юу вэ гэсэн постэр оруулна. За окей. Мөн Эбо зөвхөн үгээрч бас төстэй аваагаар шал өөр үгсээр холбож чаддаг. Гэхдээ үүнийг тайлбарлах арга алга, үүнийг холболтыг маш сайн ойлгодог болсны ард мэдрэмжтэй хитгэн хүн л ойлгоно. За ингээд бичвэрээ дуусгая Унтамфа философч. Окей. Гоё ревю болсон байна. Тэгээд яг ревю талаас бол надаа зарим нэг авсан жишээнүүд нь жоохон сул. Зөндөө олон мөртүүд яг судлаад байсан бол зөндөө олон гой панчуудын оруулах боломж байсан байх. Тэгээд жишээнүүдийн хувьд бол зарим нэгэн жишээ нь жоохон ойлгомжгүй жишээ авлаа. Тэгээд авсан жишээгээ задаргаа хийсэн нь бол надад бол гой таалагдчихж байна. Тэгээд бусдаар бас энэ бичвэрийнх нь нэг мессеж нь болохоор бас яг од хүнийг бид нар одоо ингэ deserve үсттэй хийхээ хийцэн ч байх уу. Хийгээд хүртэж яваа залуу артист ингээд ягаад юу байгаа юм бэ? Underrated гэж байгаа юм бэ гэдгийг бас нэг талаас нь бас та нар үгийг бас наривч сонсохгүй байх шүү гэдэг хэсэг бүлэг сонсогч тийм үү мань чиг. Одоо би бол зарим нэг үгийг нь бол бас ингээ алдчихдаг байхгүй. Ерөнхийдөө бол би үг талаас нь бас бүр deep ингэж ядаггүй бас ингээ бүх талаас нь камер юу гэдэг юм бүх талаас нь ингээ харахыг хичээдэг болохоор жоохон самгардахгүй байдаг. Анхны сонслолт орч дээр тийм. Тэгээд Унтахаа философчийн хувьд бол үгэн дээр гой задрага хийсэн байна. Нөгөө талаасаа бас од артистийн чадварыг нь тодорхой хэмжээнд үнэлэхгүй байгаа нь энэ артистыг underrated star болгож байна гэдэг мессежтэй ревю болсон байна гэж ойлголоо. Тэгэхээр миний хувьд бол таалагдж байна. Тэгээд та нар ч гэсэн энэ групп руу орох боломжтой. Ер нь нээлттэй байгаа. Тэгэд би нээгээд шууд Унтахаа философчийг админаар нь оруулсан. Ерөнхийдөө бас хэд хэдэн модератор админууд байгаа. Тэгээд өөрсдөө ороод итгэвтэй ревю бичихгүй мэхэд бол энэ дээр бол зөндөө олон ревюнууд хүмүүс өөрсдийнхөө сэтгэлдүүдээ хуваалцсан хоёр артистыг хооронд нь харьцуулах ч гэдэм үү. Зөндөө олон гой постууд орж байгаа. Тэгээд та нар өөрсдөө ороод сонирх нь тийм үү.
Одоор нэг 500 хэдэн гишүүнтэй байгаа. Тэгээд би бас нэг сүүлд харсан гүрэл дээр нэг ревю хийсэн байсан. Өнөөдөр бол Унтанхай философич ревюнуудыг жоохон уншия та бүхэн танилцуулъя гэсэн бодлоо. Тэгээ эндээс харахад бас Бактрина дээр хийсэн Телмод гэрлгээд энэ бас идэвхтэй залуу байгаа. Бактринагийн махан мотор дээр бас нэлээд дэлгэрэнгүй ревю хийсэн байсан бас. Та нар зав заагаараа унших боломжтой байгаа. Тэгээд юм жижиг нийтлэл артиклууд орж байгаа. Тэгээд Swish Gang, Swish-ийг мэдэх бол саксны талаар мэдээлэл өгдөг. Swish-ийн админ Shady бас манай группт идэвхтэй орж ирсэн байгаа. Тэгээд яг бичвэрүүд хийхгүй махад комментэн дээр сэтгэл дээр бол идэвхтэй орж ирж байгаа шүү. Тэгээд илүү гоё нухацтай deep хүмүүсийн сэтгэлийг AI гэвэл үзье гэвэл групп руу орж болно тийм үү. За тэр гүрлийн юу хаана байлаа? Дээр байлуу, доор байлуу. За энд ингээд хамгийн өндөр үнэлэгч артист OG Mob Lucky Boy болон Packrapic өндөр үнэлэгч артист гэсэн пост юу байна, ревю байна. За гүрлийн ихийг олчлоо. Бичвэр 3 гинэ. Ревю 2 дээр нь юу байсан юм бол? За окей. За би дахиж ревю хийхгүй нэлээд удах гэж байгаад бол энэхүү ревюг хийв. Төрсөн өдөр гэж салгалж аваад утсаа өвчглээ гинэ. Салгалсан. За окей. Манай хүн чинь нэг ревю хийх юм лист гаргацсан байсан. Бараг 20 репер байх шүү байсан. Тэр нь жоохон хойшлогчлаа юм байна л да. За гүрвлийн хувьд бол гүрвлийн хувьд гэвэл тэрээр text battle group байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Яа, тэр группт би бас байсан. Гэхдээ яг уншигч байсан. Яг тухайн үед чинь Дембегийн өмнөхөн байна уу? Дембегээс болоод text battle руу би join хийж орж ирсэн. Тэгээ хүмүүсийн тэнд ямар үг бичдгийг тэг уншаад сууж идэг байсан нэг юм. Нэг нь пост ч комментэн дээр нь шууд баталдах юм уу? Хоёр болж малаад тэг сонирхолтой групп байдаг байсан. Тэгээд би ч бас анх text battle эхэлж байсан. Text battle хийхэд холболт гэдэг зүйл маш ихээр сайжирдаг. Тиймдээ ч гүрвлийн rhyme анханасаа сайн байсан. Яа, гүрвлийн rhyme сайн гэдэг дээр бол санал нэг байна. Тэгээд rap dembed оролцож гиснээр очирван ахын очирван чинь гүрвэлжтэй тийм үү? Ахын punchline сайн болсон гэж боддог. Цаашлаад мань хүн хуучин сургууль Young Nation Dark Side Genomic гэж нэг хэсэг явсан. Lil Cry-тай ч бас нэг дуу байсан шүү дээ. Ямар ясан очирван хэлэх хідэн учир байна гэдэг нэг дуу байсан шүү дээ. Тэгээ урлаг Монгол төгчгийн төлөө OG Mob-тай хамтарч яг л урлагийн янхан мэд хипхопыг хийж байгаа. Урлагийн янхан багтах. Dark Side-ийн төвшин түүний үг хангалттай байсан ч Genomic-ийн хувьд яа чамаа батаад хаана явжлаа. Ороод үг нь жаахан чирэгдэж эхэлсэн гинэ. За тэгээд үгний хувьд бол яг lyrical rap шалгуурт бол үзүүлэлтийг бүрдүүлсэн бүрдүүлсэн гэж боддог. Бас хитний ашиглах гэж оролцсон. Битнээсээ зөрж байгаа юм шиг хэрнээ зөрөхгүй явдаг өглөх хэм маягийн техникийг нэлээд хөгжүүлсэн гэж боддог гинэ. Яа, би тэрнтэй санал нэг байна. Би нөгөө нэгийн атаа хамтарсан нэг дуу байдаг шин. Ямар дуу вэ? Далан даваа дадаа юу сонс нана гэдэг нэг тэрний реакшн дээр бараг бичсэн баха хэлжсэн баха. Яг юм битнээсээ зөрөж байгаа юм шиг зөрөхгүй байгаа юм шиг өгүүлдэг. Тийм бас техник байдаг. Tech9 Mine заримдаа бас гадаадас хөвөл Tech9 заримдаа ашигладаг. Нэг юм ерөнхийдөө бит нь ард нь явж л байна. Тэр битээ бараг сонсох шаардлагагүй зүгээр ингээд зүгээр чирээ явчихдаг. Зүгээр битээ навс чирээ явчихдаг тийм нэг. Та нар бид нар бол зүгээр энгийнээр ингээд анх мах сонсоход ингээд зүгээр загнуулаад байгаа юм шиг сонсогдно. Тэгээ яг ингээд биттэй нуусгаад сонсонгууд бас яг зөрөхгүй байгаа байхгүй. Тийм техниктэй. Ер нь бол гүрвлийн тэр техникийг бол санаж байна. За тэгээд хаана явчлаа. За тэгээ wordplay нэг байхгүй ч punchline холболт бол бас өндөр зэрэглэх гэж хэлж болно. Одоо байгаа өнгө төрхөн надад хуучин царайлаг байснаас хамаагүй дээр таалагддаг. Хуучин царайлаг гэсэн гэж. Арай нэг underground болсон ч гэх юм уу. За тэгээд ахын скил бол хэр болохыг Монголын хипхоп сонирхогч бүгд мэдэх байлгүй. Oh fuck. Анзаагүй байна. Байж байгаа шүү. Байж л таг шүү. Хаана явчлаа. За тэгээд ахын скил бол
мэдж байгаа. Одоо яг comeback хийсэн рэпрүүдээс хамгийн гоё comeback хийсэн 113 санагддаг. Нэрний утга нь төрсөн өдөр юм байлээ гэнэ. Окей. Би анх нэрийг нь харцгаад нэгт 13 буюу бүхний дээр муу ёр буюу харанхуй хүчнийх нь ойлно гэж ойлгож байсан. Хэрвээ намайг энэ төрлийн ревювээ хурдан буцаад хийгээсэй гэж бодож байвал дан саббал аваар гэнэ тухай хэлсавч. За окей. За 113 гэдгийг бол төрсөн өдөр гэдгийг мэдсэнгөө. Тэгээд би утгын ч гэсэн ерөөсөй ойлгохгүйсэн. Гиснээс бас жоохон дайлахад юу юм бэ лээ. 13 гэдэг тоог бас Америкчууд өөрсдөө гэсэн маяр тийм юу гэдэг амар ач холбогдол өгд юм бэлээ. Жишээ нь хэд одоо манай байр 17 давхар байр гэхэд лифт рүү оронгууд 13 гэсэн товч байдаггүй заяа. 12 14 гэдэг. Ер нь альч байр руу Америкт ороод ингээд лифтэнд нь суугаад 13 гэдэг товч байхгүй заяа. Зүгээр 12 14 10 доороос нь тоолоод 13 дахь давхар гэж байгаа ч гэсэн тэр нь 14 гэж тоологдож явдаг. Бүх юм нь бүртгэл нь 14 давхар гэж явагддаг ч юм уу. Ерөнхийдөө тэр 13 гэдэг тонд амар ач холбогдол үүд юм байлээ. Сонноос. Тэгээд яг гүрлийн ревю яг нэлээд богинохон задрага багтай, жишээ багтай байлаа. Тэгээд яг гүрлийн нэгт хаалагддаг юм надад гоё таалагддаг юм юу? Таалагдах гэж хичээдэггүй нь таалагддаг гэх юм уу. Тэр нь нэг төрлийн рил байх гэж хичээдэг. Юу гэдэг ч юм те одоо. Өөрөөрөө байгаа. Гэхдээ зарим нь тэр нь хит дэндээд хит ингээд байгаа юм шиг санагддаг. Гэхдээ тэр бол хувийнх нь асуудал надад ямар ч хамаагүй. Тэгээд яг зүгээр миний төсөөлж байгаагаар 113 буюу гүрүүл бол яг мейнстрим хизээч ерөнхийдөө болохыг ч хүсэхгүй байх. Яг юу хүсснээ хийгээд тэрийг нь яг сонсохыг хүссэн сонсоод явах. Тийм underground dog гэж хэлж болно гэж бодож जैन. Тэгээд мэдээж гүрүүлийн ерөнхийдөө яг юм яруу найрагдлаг шүлэгчилж бичдэг. Нэг тийм. Ер нь нэг тийм яруу найраг хэм маяг амар мэдрэгддэг. Ялангуяа юу дуунуудаас нэм ганг дуу гэхээс илүү амьдрал гэдэг дуу бид нар хамгийн сүүлд кахтай хамтарсан дуу мэдэн те. Юм шүлэгчилж бичдэг. Тэр үг бичих юу н хэм маяг нь ч гэсэн өөрийнх нь үгэлж байгаа тэр яриад байгаа юм өглээд байгаа юм загнаад байгаа юм гэж тийм үү чамд. Тэр нэг хэм маягт нь өөртөө тохирдогч тийм үү. Ерөнхийдөө яг юм яг гоё өөрийгөө олж гэх юм. Өөрийн гэсэн юмтай рэпер гэж хэлэх бах та. Тийм. За тэгээд энэ дүрээд ревювээ. Тухайн философийн ревювийг дуусгая. Тэгээд та нар тэгээд энэ групп руу ороод өөр янз бүрийн бичвэрүүд бол зөндөө гарсан байгаа. Тэднийг сонирхоноц би ерөнхийдөө 7 хоногт нэг удаа ч юм уу энэ групп руу ороод сонир сайхан юу байна гэд тестлээд өөр хүний ревю ч юм уу өөр ямар бичвэр байна сонирхолтой харьцуултууд байж болж байна те. Ягаад нэг артистыг нөгөө артисттай харьцуулаад доор нэм эрүүлэр ингэж өрсөлдөж болохгүй гэж те. Юу гэдэг чи одоо зүгээр Саш Фла хоёр угаасаа баталцчихсэн те. Тэр хоёрын зургийг тавингуудаа яг эрүүлэр за Саш бол ийм скиллүүдээ дээр илүү Фла бол ийм юмараа илүү гэд айгуу ийм эрүүл юу гэх юм ревю сэтгэлдлүүдийг бол үлдээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд юугүй ингээд дайраад байдаг нөхдүүдийг бол шууд бам хийгээ явж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэ дүрийг бичлэгээ дуусгая. Peace.